За хэдхэн сарын өмнө бид нар их хурал дээр нүүрсийн сонсгол хийсэн. За тэгээд түүгээр бол одоо маш олон зүйлүүд яригдсан. Өнгөрсөн хугацаанд бол маш хэмжээний улсын төсвийн хөрөнгийг яг агаарт хийсгсэн байдаг. Дандаа одоо утаа гаргадаг. Тэгээ одоо яндан зуух гэх мэтчлэн тий. Тэгэхээр энэ асуудал дээр Лувсан Жамсаг гишүүний саналыг бүрэн дэмжиж байгаа. Тэгээд энд эрхчлийн төсөвдөр ч гэсэн одоо энэ жилийн төсөвдөр ч гэсэндээ бараг их найз шахам төгрөг ямарваа нэгэн байдлаар юм тойруу замаар энэ нөгөө агаарын бохирдлыг бууруулах нэрийдлэр ийм агаарт хийсэж байгаа. Тэгэхээр эх жилийн төсөвдөр бол одоо эдгээр санхүүжилтүүдийг илүү агаарын бохирдлыг яг бодитоор бууруулах чиглэл рүү шилжүүлэх бол бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгээ сая нүүрсийн сонсголын ард дээр гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй хамт бас байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорон дээр болохоор бас нэг тогтоолын төсөл явж байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бол одоо бас эрх зүйн орчин нь шийдэгдэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ саналыг бас дэмжиж өгөхийг гишүүдээсээ хүсье. Тэр санхүүжилтийн үеийн сангийн яам тайлбарлаа шүү дээ. За, сангийн яам нэмжүүлэх үү? 6 номер. За нэмэлт мэдээлэл өгье. За яг нэгдсэн төсвийн нийт зардлын хувьд урсгал болон хөрөнгийн зардал. За хөрөнгийн зардал дээр бол одоогоор яг энэ чиглэлийн төслүүд тавигдаад хэрэгжсэн санхүүжилт бол байхгүй магадгүй хэрвээ зохицуулт хийн гэж байгаа бол энэ дээр яг урсгал зардал дээр байгаа ямар ангиллын ямар зардлыг шилжүүлж байгаа гэдэг тодорхой тусах хэрэгтэй болов. Хойшд нь улсын төсөв орон нутаг гадаад зээл ямар ч их усрын хөрөнгө оруулалт хийсэн заавал төрийн болон орон нутгийн өмчөд бүртгэгддэг хуулийн заалттай. Тэгэхээр дулаалгын төслүүл нөгөө хувь айлын дулаалчаар тэр өмчийн асуудал хөндөгдөх учраас яг энэ орох асуудал хэрэгжихдээ маш асуудал үүснэ. Тэгэхээр илүү тодорхой болох нь зөв болов уу гэж бодож байна. Одоо хэрвээ энэ хэмжээний их уср байгаа бол тэр нь яг ямар зардлын ангилал дээр байгаа гэдгийг дурдж тийшээ шилжүүлэх асуудлыг тусах нь зүйтэй.